гэр бүлээс гадуур харилцаанд оролцсон тэрхүү гэрлэгчид хариуцлага тооцох бүрэн боломжтой. Өмгөөллийн цогцомгуул хууль зүйн фирм болон Сэлэнг аймгийн Тойргийн Натраатаас хамтран гэрэлтийн гэрээ буюу гэрлэгчдийн хөрөнгөний эрхийн гэрээний талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. За Монгол улсын хэмжээнд гэрэл цуслалтын шалтгаан нөхцөлийн дийлэх хувийг бол гэр бүлээс гадуур харилцаа эзэлдэг. Гэтэл үүний хохирогчд нь ихэнх тохиолдолд бол хүүхдүүд болон үнж гэрлэгчид болж үлддэг. Монгол улсын гэр бүлийн тухай хууль зааснаар гэрлэгчид бие биедээ үнж авах үүрэгтэй хэмээн зохицуулсан байдаг. Тэгэхээр хуулийн энэхүү зохицуултын дагуу гэр бүлээс гадуур харилцаанд оролцсон тэрхүү гэрлэгчид хариуцлага тооцох бүрэн боломжтой. За тодруулах юм бол үүргээ зөрчсөн гэрлэгчид хариуцлага тооцох буюу торгуул ногдуулах. За мөн үүрэг зөрчөөгүй гэрлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгийг илүү хувь хэмжээгээр буюу давуу байдлаар олж авах зэрэгээр өөрсдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах. За мөн өөрийн эрхийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болж байгаамаа. За гэтэл хуулийн болон гэрээний энэхүү ач холбогдлыг мэдэхгүйгээс иргэд олон нийт энэ төрлийн хэрэг маргааны хохирогч болох тохиолдлууд бол цөөнгүй гарч байна. Иймд гэрлэгчид болон гэрэлтэд бүртгүүлж буй хосууд маань энэхүү нөхцөл заалтыг гэрэлтийн гэрээндээ тусган бичгээр үйлдэж натраатаар гэрчлүүлснээр өөрсдийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах бүрэн боломжтой болж байгаамаа.